сургуулийн ойролцоо энэ нарийн зам эндээс ч одоо тэр хойтой 41-р байрнаас өргөшийн тэр эрүүл мэндийн 10 дугаар төв хүртэл үнэхээр явган хүний гарцуул муутай л дээ. Энэ хоорондын аюулгүй байдлыг хангах гээд одоо ингэж байгаа бол бас нэг өөр хэрэг. Зүгээр цаашдаа юу хийх вэ гэдэг нь л одоо энэ оршин суугчдын сонирн байгаа асуудал. Таны бодлоор юу хийвэл их зүйтэй гэж байна? Одоо энд одоо юу хийх вэ? Нийтийн машины зогсоол байвал нэг зүгээр санагдчихэ. За, стэйм барьдгүй юм аа гэхэд одоо тэр ногоон байгууламж одоо тэр нэг тэрбум мод тарих ерөнхийлөгчийн шийдвэр гаргасан. Тэр утгаараа одоо энэ хавийг жижигхэн хүрээлэн гэх юм уу, ногоон хүрээлэн нэг тиймэрхүү юм байгуулчвал бас оршин сууж байгаа иргэдтэй юм бол хэрэгтэй л байх л да. Баянзүрх дүүргийн 4-7 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоо зөвшөөрөлгүй баригдсан 89 гаражийг өнөөдөр чөлөөлөх ажил яг одоо үргэлжлээд явагдаж байна. За энэ одоо орчмын бүс нутгийн газрын одоо онцлог нь яг 97 дугаар сургуулийн хажууд байрлсан өмнө нь ч гэсэн бас дүүргийн цэгцлэгийн замын газар маш олон одоо өргөл гомдлууд ирж исэн. Өөрөөр хэлбэл энэ сургууль руу зорчдог иргэд за мөн яг энэ 10 дугаар төв байрладаг учраас энэ 10 дугаар төв рүү ирдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахар зорж ирж байгаа иргэдийн тухайд энэ хөдөлгөөнд оролцоход нэлээд хүндрэлтэй явган хүний зам байхгүй гэдэг ийм асуудлууд бол гомдол маш их гардаг байсан. Тэгэхээр бид одоо энд одоо 89 гараж шиг чөлөөлөөд иргэдийн саналын дагуу одоо тодорхой хэмжээний явган хүний зорчих хэсэг бүхий байгууламжийг одоо барьж байгуулна. За ингэхдээ иргэдээс одоо санал авч одоо хамгийн одоо олон иргэдийн санал авсан энэ одоо ажил хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорж байна. За Баянзүрх дүүргийн тухайд энэ жил ер нь бол 80 гаруй байршилд за хашаа хайс татах, зөвшөөрөлгүй сунгасан хашааг татах, за мөн одоо зөвшөөрөлгүй гаражуудыг буулгах ажил 1100 гаражийг бол чөлөөлөх ажил байгаа. За энэ жилийн тухайд бол 300 гаруй гаражийг чөлөөлөөд яг чөлөөлсөн гараж энэ талбай дээр тогтчлтын ажлуудыг хийгээд явж байна. За энэ дээр барьж байгаа гол бодлого бол бид бол яг буулгасан даруйда шууд одоо тогтчлтын ажил руу орохоор ингэж барьж байгаа. За энэ ажлын тухайд бол одоо дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс дүүргийн төсвийн хөрөнгөөр эдгээр ажлуудыг хийгээд ажиллаж байна. Энэ одоо бүгдийг буулгасан дээр шүү дээ. Чи явгууны зам мончах одоо ингээл хүүхдүүд аачаад одоо энэ чи явгууны зам байхгүй энүүгээр чинь байнга машин явдаг айгүй хэцүү шүү дээ. Заримдаа эцгэхгүй хүүхдүүд чи явж гин. Тэг ганцаараач явж байгаа хүүхдүүд зөндөө шүү дээ. Эднэрийг одоо буулга явгууны зам ч байхгүй энэ хог могон ч гэсэн дийлдэхгүй. Ийм л шүү дээ. Тэгээд би л одоо зөвшөөрч байна одоо энэ одоо бүгдийг буулга хайх хэрэгтэй шүү дээ. Олон жил болж байгаа зин одоо. Дараа одоо хийгдэх ажлын талаар мэдээлэлтэй болоо. Энд одоо ингээд зам явгууны зам л юуны төмөр гармаа сайхан ногоон байгууламж эдэр барьмаар шүү дээ. Хотогчлох эдэр одоо хүүхд мөхтэйш наршуулж энэ салхилуулах юм ч байхгүй ийм бүрхүүл шүү дээ. Хогон дундрал байгаа энэ гаражуудыг буулгасан л дээр гэж байна. Энэ 41-р арны 1-р дахрын айлууд бүгдээрээ нар үздэггүй. Бүх одоо айлууд нь яг л энэний арт талд нөгөө арх удаг тогтдог хүмүүс маань ирээд бийцчдэг. Энэний арт талаар бол маш том хогийн хүндээ бохир заван ийм иргэдийн эрүүл аюулгүй амьдрах очныг одоо зөрчсөн тийм ноцтой хэрэгүүд болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг энэ бол эргээд бас ингээд доошоогоо 97 руу явдаг хүүхдүүд маань ямар ч явган үний замгүй ийм байдалтай байдаг гэсэн. Яг энэ замыг өргөтгөөд хүүхэд алхах боломжтой явган үний зам нэгэн яралтай хэрэгтэй байгаа байхгүй. Энд яг л өглөө цэцэрлэгт хүүхдэд хэврээ явгууд яг машиндаа зэрэгцэж явдаг. Ийшээ шахах гэхээр энэ хүн ч ерөөсөө дан ингээ битүү машины юм гаражнууд доошоо уруудахад ямар ч зам байхгүй. Тэгээ яг машины хөдөлгөөн хүүхдийн хөдөлгөөн хоёр зэрэгцэж явдаг орчин энэ байхгүй юу. Тэгэхээр одоо энд ингээ хүүхдүүд эрүүл аюулгүй орчин ингээд өөрсдөө зам уруудаад сургууль цэцэрлэг рүү орох нөхцөл болцоонд бүрдэж байна гэсэн үг. Тийм болохоор баярлж байна.